Сайн байцгаана хүүхдүүдээ. Сонин нийтлэлийн найруулгын эхийн тонгоргох хувиргал. Хичээлийн зорилго маань сонин нийтлэлийн эхийн утга санааг алдагдуулахгүйгээр тонгоргол хувиргал хийх. Хэлний үндсэн дөрвөн хувиргал хийх арга байдаг. Хураах. Хураана гэдэг маань багасгах гэсэн үг. Дэлгэрүүлнэ гэдэг маань нэмнэ. Тонгоргоно гэдэг маань байрын солино. За салгаална гэдэг маань хэлбэрийг новчлоо гэсэн үг. Тонгоргох хувиргал гэж юу юм бэ? За эхийн доторх үг өгүүлбэр зохицолборын байрыг өөрчлөх сэлгэх зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин найруулагчийг бид тонгоргох хувиргал гэнэ. Тонгоргох хувиргал хийх 3 арга байна. За нэгт нь эхийн бүтцийн хэсгүүдийн байрыг сольж найруулна. Хоёрт нь эхийн доторх зохицолборуудын байрыг солино. Гуравт нь зохицолбор доторх өгүүлбэрүүдийн байрыг солих зэргээр тонгоргох хувиргал хийж болдог байна. Эхний жишээ бол бид Хөхманхан тэнгэрийн дор гэсэн нийтлэлийг уншийе. Намрын баярын номын баярын үеэр Завхан аймгийн төв Улайстай хотыг зорин хот хоорондын дүүхгэр зүрэл том автобусан суулаа. Шөндөө баруун аймагуудын нутгаа сэрүүснэ гэсэн цагаарын мэдээ сонсож явсан зэгсэн дулаалсан болохоор ажирсангүй. Сүрлэг улсын орой бууралдсан цастайч цэлмэг сайхан сэвэл зүрслэхтэй хэсэг бусаг хурган үйл Хөхманхан тэнгэрээр дэгдэн дэвэнгүүлсэн сайхан өдөр байлаа. Их найрагч маань энэ сайхан нутгийнхаа Хөхманхан тэнгэрийн дор өмсгөн сарны аялах алзын алс төрийг харуулсан холын хоёр одны тохиох бяцхан чөлөөг баясан ширтэж байсан бизээ. Эхний өдөр ардын дүрслэлийн хил уралдааны материалыг дүгнэж хоёр дахь өдөр зохиолчтой уулзах өдрүүд уулзалтанд оролцлоо. Уран зохиолын багш Бямсрангийн хэлсэн завхан зохиолч долонтой тэр бүр ирээд байдаггүй, завн гардаггүй биз. Харин Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн иш Ванчаараа зохиолчийн нэрэмжид уран зохиолын танхимтай болсноор ийм боломж олдож хүүхдүүдийн маань нар гарч байгаад баярлаж байна. Номонд дурлан гэдэг хүүхдүүдийн маань оюуны нэгэн шид атгаж байна гэсэн үг хэмээсэн яриагаар бяцхан тэмдэглээ өндөрлөё гэж. За энэ багшин зохицолбороор 1 2 3 4 зохицолбор байна гэд хуваарцсан байна тийм ээ. Одоо энэ төвл хэдвэлийг хэрхэн яаж хувиргаж болох вэ гэдгийг харъя. За үүн дээр тэгвэл багш нь ямар хувиргал хийсэн бэ хүүхдүүдээ хараарай. Энэ бол одоо энэ нэг хамгийн ихэндээс 1-р зохицолбороо 3-ын ард ороод байр нь солигдсон байна тийм ээ. За тэгвэл энэ маань зохицолборын байрыг сольж найруулах аргаар тонгоргон хувиргасан жишээ байна гэсэн. За дараа нь тэгвэл хэрхэн яаж өөрчлөгдсөн юм бэ? За тэгвэл энэ дотор нөгөө нэг зохицолборуудынх нь өгүүлбэрүүдийн байрыг сольж найруулах аргаар тонгоргож хувиргасан. За 1-р зохицолбор доторх өгүүлбэрүүдийг сольсон байна гэж харагдаж байна гэсэн үг. За дараагийн хэсэг бол одоо эхлэл гол төгсөл хэсгээр нь заагласан байна. Энэ өгүүлбэрийн бүтцээр нь заалтсан байна тийм ээ. За эхлэл хэсэгт бол 1-р зохицолбор орсон байна. Гол хэсэгт 2 3-р зохицолбор, төгсөл хэсэгт маань 4-р зохицолбор оржээ. Тэгвэл өвгөнийг зохицолборуудыг өгүүлбэрийн бүтцээр нь хэрхэн яаж одоо тонгорж болох вэ гэдгийг харъя. За гол хэсэг маань эхлэл хэсэгтээ орчиж, за эхлэл хэсэг маань одоо голдоо ороод төгсгөл хэсэг маань орсон байна гэсэн. Тэгэхээр энэ өгүүлбэрийн бүтцээр нь ингэж бас сольж олдог байна. Ийм бүтцийн хэсгүүдийн байрыг сольжсон байна гэсэн үг тийм ээ. За учир зүйн аялалтай холбогдоод татаж хувиргая гэж. За энэ дараах сонины мэдээнд ба алдааг олдсож бичээрэй гэж байна. За миний нутагт Ятганбаяр төрүүлээ шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Насаг Доржийн Мэндэлсний 118 жилийн ой зориулсан миний нутаг яруу найргийн наадам Багнуур дүрх боллоо. Дүүргийн засаг даргаанд хамгийн газраас ивент итгэсэн шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Насаг Доржийн Мэндэлсний 118 жилийн ой зориулсан миний нутаг яруу найргийн наадамд 22 яруу найрагч шүлгээ авснаас Завхан аймгийн угуул Монголын залуучуудын эвлэлийн гишүүн Сэр одын нэрэмжит яруу найрагч Отгонбаяр хосор 2 дахь удаа төрүүлжээ. Энэхүү наадамд Багнуур дүргийн яруу найрагч агсан Батбаярын нэрэмжит шагналыг Багнуур дүргийн яруу найрагч хашхуу хүртвэ гэсэн. За энэ мэдээнд ба алдаанууд нь яг юу байсан бэ гэдэг хүүхдүүдэд ажиглаарай. За тэгвэл ямар үг алдах алдаанууд гарсан бэ гэхээр шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Насаг Доржийн Мэндэлсний 118 жилийн ой зориулсан миний нутаг яруу найргийн наадам. Энэ бол нэг гол зүйл нь энэ л байсан тийм ээ. За энэ дээр миний нутаг гээл дахиад одоо Багнуур дүрхт болсон юм байна. Тэгснэ дахиад энд яасан? Яруу найргийн наадамд ингэж орснаас ингэсэн байна гэх мэтээр нүгд автах алдаа орсон байна.
За дараачих нь. За энэ мэдээнд байгаа одоо дараачийн алдаагдсыг. За энэ нь шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч зохиол нас өдрөмжийн 1921 яруу найргийн наадам юм аа. За уг гэдгээр одоо нөгөө энэ дахиад миний нутаг яруу найргийн наадамд гэж ихгүйгээр энийг зүгээр уг наадамд гэд оруулчих юм бол үг давцсан алдаа маань засагднаа гэсэн үг. За тонгороо хувиргал хийхдээ юуг анхаарах ёстой вэ хүүхдүүдээ? Энийг сайдруу уншаад за тэгэнгүүтээ бүгдээрээ өнөө бичлэгээ үзээд тестийнхаа дараа энэ тонгорох хувиргал хийх дасгал ажил байгаа. Тэрийг хийгээд илгээгээрэй.